буй зөвлөгчийн оюутан залуучууд өнөөдөр та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгч халт Магийн Баттулга таныг урьж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийг хөдөлмөрийн гавьяаны улаан түмэн одонгоор шагнан сугаад зорилго болгосон Монгол улсын ерөнхийлөгч халт Магийн Баттулга. Эрдэмтэн багш оюутнуудаа та бүхэнд өглөөний мэнд хүргье. 60 жилийн тэртээ Монгол улс хөгжлийн шинэ үеийн шатанд дэвшин орохын тулд хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлж хөдөө аж ахуйн салбарт түүхэн өөрчлөлт шинжил хийсэн билээ. 1958 онд мал аж ахуй газар тариалангийн салбарт дээд боловсролтой мэрэгжилтэн бэлдэх бодлогыг өргөдгөж хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг, зоо техник, агрономын гэсэн 3 салбартаагаар анх байгуулж ирсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын мэрэгжилтэн бэлдэх ба судалгаа шинжилгээний гол төв болсон хөдөө аж ахуйн их сургууль нь манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гарамгай гавьяа байгуулсан. Хөдөө аж ахуйн сургуулийг өнөөдрийг хүртэл нийт 5523 малын эмч, 6177 мал аж ахуйн мэрэгжилтэнгүүд, 5116 хөдөө аж ахуйн инженер, 7765 агрономч, 8154 эдийн засгч, нягтлан бодогчдыг сургажээ. Өнөөдөр улс орны өмнө нэн чухал зорилтууд тавигдаж байна. Уул уурхайгаас хамааралтай өрөөсгөл эдийн засгийн олон тулгууртай болох экспортод боловсруулсан бүтээгдэхүүний чин хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага өнөөдөр бидний өмнө тулгараад байна. Монгол орны хөгжлийг хөдөө аж ахуйн салбаруугаар төсөөлөхөд бэрхэ. Гэвч 1990 оноос өнөөдөр хүртэл буюу 28 жилд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилттой бодлого тодорхой зорилтгүй зөвхөн урсгалаараа энэ салбар нь явж иржээ. Үнэн хэрэгтээ одоо манай улс уул уурхай аймаг ганцхан салбараас хараад эдийн засгтай улс бөгөөд нэг салбараас хараад эдийн засгтай байх нь олон талын эрсдлүүдийг өнөөдөр дагуулж байгааг бид хаанаа мэдсээр байна. Өнөөдөр бид өндөр түвшинд эдийн засгийн хөгжил, улсын эдийн засаг ямар түвшинд байгааг бүгд мэдэх билээ. Уг нь манай улсын эдийн засгийн суур салбар болсон хөдөө аж ахуйг эрчимтэй бодлогоор хөгжүүлж чадах юм бол уул уурхайгаас дутхааргүй орлого олох бүрэн боломжтой маш олон ажлын байрыг хөдөөгийн малчдын орлогыг баталгаатай болох ийм чухал ач холбогдолтой салбар идэвхтэй та бүхэн надад санал нэг байгаа баха. Эдийн засгийг олон тулгуурт болгож тэр дунд ажлын байрыг олноор бий болгодог доктортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг суурилсан аж үйлдвэрийн зохицлуурыг түүхийн эдийн чанарын цогц системтэй бизнес эдийн засгийн үр дүнтэй стратегийн хүрээнд гадаад худалдааны зөв зохицуултыг эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад хэрэгжүүлэх нь Монгол улсын эдийн засгийн нэн тэргүүний төрийн бодлого болоод байна. Жишээлх юм бол арьсны салбарын хувьд Итали, Австрали, Испани зэрэг улсууд технологи бэлтгэн нийлүүлэлт, аж үйлдвэр, хүний нөөц болон худалдаа, санхүүгийн цогц бодлогуудыг урт хугацааны тууштай бодлогын хүрээнд авчирснаар нэгж арьснаас олох нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийд зөнгөлж байна. За миний бие хөдөө аж ахуйн сайд байхаас эхлээд энэ бодлого энэ хөдөө аж ахуй хөгжүүлэх малчдын орлогыг баталгаатай болгох хөдөө аж ахуйн сургуулийн төгссөн оюутнуудыг ажлын байраар 100% хангах тал дээр нэлээд бодлогуудыг гаргаж улсын хурлаар батлуулж байсан 2018 онд энэ засгийн газар энэ шийдэлээр зоригтой дөрвтөөр шийдвэр гаргаж дарханд бас энэ хөдөө аж ахуйн том арьс шир боловсруулах ноос боловсруулах үйлдвэрийн одоо газар дэд үтсийг шийдэж өгсөн бол өнөөдрийн том бодлогын ажлын эхлэлийг өнөөдөр шийдэж өглөө. Энэ ажил урагштай яваасаа гэж та бүхэнд бас мэдээлж байна. Баяр хүргье. Бүтээмж өндөртэй бид нар өнөөдөр малын тоо толгой 70 сая хүрлээ гэж байна. Малчдын маань одоо яг одоо
малынхаа орлогыг дагаж амьдардаг 170 орчим мянган өрхийн амьдрал баталгаатай болох тал нь Монгол орны өөрийн том бодлого байх ёстой. Энэ тал дээр хөдөө аж ахуйн сургууль энэ бодлогоо хөдөөгийн бодлоготойгоо уялдуулж засгийн газрыг шагаж хамтарч ажиллана гэдэгт дээр бол өнөөдөр итгэлтэй байна. За бэлчээрийн дац цэцэрлээ, байгаль орчинд ороод эрчимтэй явагдлаа, уур амьсгалын өөрчлөлт, таамаглахын аргагүй төлөвлөлт байдалд орж яана гэдэг олон асуудлуудыг бид нар ярьдаг боловч энэ асуудлаас гарах гарцыг бол бид өнөөдөр бас шийдэж чадахгүй байна. Энэ асуудлууд, энэ эрчимтэй, энэ бусад орн, та ялангуяа Европын хөгжилтэй хөдөө аж ахуйн салбараараа олон тэрбум долларын экспорт хийж орнуудын технологиг Монгол орнд суурьшуулж цаашдаа хамтран ажиллана гэдэгт өнөөдөр миний бие бас та бүхэнд одоо өөрийн биеэр ирж энэ хөдөө аж ахуйн сургуулийг бас энэ төрийн дээд шагналаар шагнаж цаашдаа Монгол орны ирээдүг энэ салбар тэргүүлж авч явна гэдэгт итгэлтэй байдаг. Тэгээд хөдөө аж ахуйн сургууль нь энэ одоо эдийн засгийн өсөлтийг тэргүүлэн манлайлан ажиллана гэдэгт одоо итгэлтэй байна. Эрхэм хүндэт багш оюутнуудаа ингээд хүн төрөлхтөн экологи, байгаль шинжил, биотехнологи, гений инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед та бүхэнд мэдлэг оюун, ур чадвар туршлага, эх орныхоо хөгжил шинжилт бүрэн зориулна гэдэгт итгэлтэй байна. Сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа.